байцгаана. Энэ бичлэгээ Instagram дээр пост болгож оруулах гэсэн. Гэтэ давхар YouTube дээр бас оруулчих гэж бодоод би одоо hair routine хуваалцах гэж байна. Подкастн дээр маань hair routine хуваалцаарай гэж комментууд хэд ирдэг. Юутэйч видео болгоохыг гэж бодоод зарим хүмүүс бас хэрэг олж магадгүй. Энэ рутины хувьд болохоор би өнгөрсөн 2 сараас хойш хийж байгаа. Энэ рутиныг нэг сар хийгээл амар юм гоё болохгүй ч гэсэн баг-багаар сайжраад баг-багаар ус гоё болоод байдаг учраас та бас тогтмол хийж үзвэл зүгээр хаа гэж бодож байна. За тэгээ эхэлцгээе. За рутин эхлэхээс өмнө миний ус ер нь ямар төрлийн ус вэ гэдгийг тайлбарлавал зүгээр юм байна. Миний ус болохоор хуйх хэсэг нь маш тослог. Би одоо уржиг дээр угаасан гэхэд одоо тослогдоод эхэлсэн. Тэгээ маргааш өглөө угаахгүй босоод ирвэл нэлийн тослог нь нэмэгдсэн байна. Тэгэхээр ер нь бол тослог хуйхнаас болоод би 2 өдөрт 1 удаа ус яваадаг. Тэгээ энэ нь бол ер нь бол жоохон ихтэй орох бах. Бас муу юм шүү. Үзүүр хэсэг маань болохоор тайруулахгүй нэг 3-6 сар болоход салаалцдаг гэсэн байхгүй юу? Тэгээд айгүй хуурай байсан юм. Тийм болохоор би яг нэг юм хуурай гэмтэлтэй усны арчилгаа хийж эхлээд одоо би тайруулаагүй 1 жил болж байна гэхээр ус маань нэгт салаалаагүй. Тэгэхээр бас ер нь рутин айгүй болж байгаа л гэж ойлгоод байгаа. Гэтэ би юугаа бол тослогоо шийдэж чадаагүй байна. За тэгээд рутин руу гарцгаая. Степ 1 үсээ угаахаасаа өмнө ямар арчилгаа хийх вэ? За эхлээд үсээ ширэлтэйг нь гаргаад самны. За ингээд ширэлтэйг нь гаргаад тэгээд надад 2 төрлийн юм хуйх массажлагч байгаа. Энэний болохоор энэ арай юм зөөлхөн, энэ жоохон хатуу. Тэгээд яг угааж явахдаа энийг хэрэглээд угаахынхаа өмнө жоохон массажлах үед энийг хэрэглэдэг. Тэгээд ингээ угаахаасаа өмнө гоё хуйхаа массажлаад тэнийг хөссөн хугацаагаар л хийж дэмдөө толгой гоё амарлаа болчлоо гэж утсан үедээ болчихно. За одоо болохоор үсний үзүүрийн хэсэгт хамгийн чухал арчилгаа хийгдэх гэж байна. Энэ бол үсний маск. Үсний маск дээр би Jisoo Pantene Fine 3-ыг хэрэглэж үзсэн. Гурлаа маш дайжгүй. Гэхдээ олдоц болон яг юм үн мөнтэй харьцуулбал энэ хамгийн дайжгүй сонголт юм шиг санагддаг. Энэний бүтэц болохоор тийм жели шиг. За энийг яаж хэрэглэх вэ гэхээр байна шүү дээ. Би өөрийнхөө л тэгэл их багын шийдчихдэг. Ер нь жоохон их түрхдэг байж магадгүй. Нэг талынхаа үсэнд түрхнэ. Гарандаа ингэж авч жагаад үснийхээ үзүүр хэсэгт амар сайн түрхээд энийг түрх авчаад тэгээд ижил хэмжээтэйг авч жагаад нөгөө талынхаа үсэнд түрхээд маска түрхчээд ингээ байлгуул надад нэг юм маск нахтаад үйлчлэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм болохоор бид нарт нэг юм толгой угаасны дараа арчдаг жижигхэн алчуур энэ төр байдаг штеп. Надад болохоор ийм алчуур. Тэгэд энийг хав халуун усанд орж жагаад ингээд бигнэн гэх юм уу? За би үсээ бигнээд хий. За ингээд бигэн чин заяа. Тэгээд 20-оос 25 минут болно. Маск тавиад надад хамгийн их мэдрэгдсэн үр дүн түрүүний хэлснээр үсний үзүүр салаалхаа болцсон мөлий. Огт. Миний яг гэмтэлтэй хуучин үсийг маань бодвол маш дээрсэн гэж бодож байгаа. За 20 минут маска тавьсан. Одоо болохоор би үсээ угаана. Тэгээд шампунь Tsubaki хэрэглэж байгаа. Хэрэглээд үтсэн чинь маш гоё чийгшүүлж зөөлрүүлж байгаа юм шиг санагдсан. Тэгээд одоо 2 дахь саваа шинээр задлж байна. Одоо үсээ угаасны дараа харьцлахаа. Тэгээ минийхаар болохоор яг энэ алчууранд усын шингээж авахаас эхлээд арчилгаа нь эхэлдэг юм шиг санагддаг. Би болохоор бараг 30 минут алчуурын дотор энэ усаа шингээж аваад хаттал нь хүлээдэг байхгүй юу? Сайн хатаачихвал араас нь үсээ эндүүдэд сэнсдэхэд айгүй хурдан хатна, удаан сэнсдэх шаардлагагүй. За 20-30 минут алчуурандаа усаа шингээж авсныхаа дараа үсээ жоохон арчаад өмнө нь үсээ арчихтаа болохоор би яагаад ч юм дандаа ингэж үснийхээ үзүүрийг үр чингээж арчдаг байсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо болохоор үснийхээ үзүүрийг тэгж үрхээ болоод зүгээр алчуурныхаа хуурын хэсгүүдээр усыг бас шингээж авч жагаад тэгээд зүгээр ингээд л сэгсэрдэг болчихсон. За одоо яах вэ гэхээр энэний араас шууд гатгшаа гаргах байгаа болвол нойт үстэй гарч болохгүй үсээ хатаанд дээрээс нь бас гоё хэлбэрт оруулаад гарна. Үсээ хэлбэрт оруулахаас өмнө hair oil түрхэн. Тэгээд Fine-гийн энэ hair oil-ыг сүүлд авсан. Үсээ синстэж эндүүдхээс өмнө хүмүүсийн түрхдэг юмнууд ер нь ондоо байт юм лээ. Heat protection энтерээс түрхдэг юм лээ. Би болохоор heat protection түрхдэггүй. Тэр нь муу ээж магадгүй юм. Үсээ 2 хуваар нэг талынхаа үсэнд нэг памп. За ингээд үсээ сэнсдгээс өмнө hair oil-а түрхсэн. Одоо үсээ янзлцгаая. Үсээ янзлахад надад нэг тэрийг хэрэглүүл зүгээр юм билээ, энийг хэрэглүүл зүгээр юм билээ гэсэн юм бол байхгүй. Тэгээ би болохоор энэ Westinghouse гэд сэнстэй ийм сам хэрэглэдэг.
эхэндээ ийм нөгөө ус янзалдаг бүтээгдэхүүнүүд тавчаад гарт орж ихгүй амар хэцүү байгаад идэм лээ. Тэгээд явандаа сураад одоо л дэжгүй болцсон. Ус өтгөн тэгээд одоо бүр уртуулаад байгаа болохоор ер нь 4-5 хувааж иж янзлна. Вау. За одоогоор процесс ийм явж байна. За одоо янзлсны араас үр дүнгээ хэдүүлээ харцгаая. Ямар болсныг нь самнаатах. Самналт амар чухал. Янзлсны араас ч чухал. Тэгээ ингээд синстеж самнагдаж байгаа болохоор ийм гой хөвсгөр болж байгаа. Тэгээ яг малгай залгаа өмсөө суучна. Гэхдээ хамаагүй дэжгүй. Болтвин. Ортол нь юм болж. Хажуу талаасаа болж. Тэгээд артлаасаа. Сайн ингээ эндүтцэн одоо болохоор hair oil ахиад нэг төрөх чинь энэ удаад болохоор зүгээр ганцхан даралт байхад болно. Нэг ихийг төрөхгүй. Яг тэгэхээр хуур авсан дээр арай бага ордог юм шиг санагдаад байсан. Хоёр гартаа хувааснаа яг хоёр хэсэгтэй. Төрхийд Fino-гийн үнрүүд ер нь айгу тийм таатай үнэртэй юм шиг санагдсан. Тэгээд хуурай үе дээр нь hair oil-оо итүүлж ерөөсөө болохгүй мэлий. Би нэг удаа амар ихийг гар дээр авчаад угаалтай нэшиж бодоод юу яцахгүй бүгдийн үсэндээ төрчихсөн чинь бүр ингээд тэр өдөржингөө амар үзүүр нь тослог үстэй явсан. Тэгэхээр бас хит төрхөж болохгүй мэл. За ингээд ер нь болсон. Тэгээд сүүлд нөгөө нэг advent календараас нэг ийм юу гарч ирсэн байхгүй юу? Серум. Тэгээ энийг цацаад байгаа. Hair shine and smooth гэж байгаа байхгүй юу? Тэгээд холоос нэлээд хүдэн цацаад за тэгээд ахиад нэг самнаад зя болчихлоо. Тэгээд та хэдийн анзаарч байгаараас ер нь хэлбэрт оруулах аягүй чухал. Өөрийнхөө царайнд харуулад хэлбэрт оруулчихлаар бүр гоё харагддаг юм шиг санагдаад байгаа. Тэгээд томд байсанд баярлалаа.